Ер нь хор тавдар бол зөвхөн Монгол улсыг төдийгүй дэлхийд дахинд бас нэлээд тийм гамшиг болж байгаа ийм асуудал. Статистик тоог аваад үзье л да. Дэлхий дээр жилд 14 сая хүн хор тавдартай гэж онцлогдож байна. Тэдгээрээс 8.2 сая нь нас барж байна. Дэлхий дээр одоо 32.6 сая хүн хор тавдартай амьдарч байна. За манай улсын тухайд бол жилдээ 6,000 шинэ тохиолдол бүртгэгдэж, за түүнээс бол 4,000-аад нь нас орж байгаа. Одоогийн байдлаар 16,000 хүн хор тавдартай амьдарч байна гэсэн ийм судалгаа байгаа. За бидний тоонуудыг ярихдаа хүмүүс яг айжчих юм уу? За хор тавдар бол одоо гамшигын хэмжээнд хүрсэн, хүчин өгсөн гэдэг утгаар хэлж байгаа юм биш. За хамгийн гол нь нэгэнтээ бодит байдал ийм байгаа учраас бүх талаар хамтарч ажиллах, эрт онцлох, илрүүлэх, эмчлэх ийм шаардлага байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгж байгаа зөвлөгөө бол хор тавдрыг эрт илрүүлэх, эмчлэх энэ тактик бол одоо улс орнуудын гол чиглэл байх ёстой гэдэг ийм зөвлөмжийг өгж байгаа. Ер нь хор тавдрын олон шалтгааныг бол хэлж байна л да. Дэлхийн цаг агаарын өөрчлөлт, за хүмүүсийн амьдрал ахуй, хоол хүнс гээд олон хүчин зүйлээс нөлөөлж байгаа. Тэгвэл өнөөдөр хор тавдрын үндсэн шалтгааныг бол одоо хүртэл тодорхойлоогүй гэдэг ийм мэдээлэл байдаг. За тийм учраас бол ер нь бүх чиглэлээр л хамтарч ажиллах, тэр дундаа эрт илрүүлэх хамгийн чухал байгаа. За хамтын ажиллагаа гэдэг тухайд бол энэ маш чухал ажлыг 2011 оноос хойш хавдар судлалын үндэсний төв маань Монголын үндэсний олон нийтийн телевиз, радио, за мөн хаан банк маань хамтарч энэ аяныг явуулж байна. Хор тавдрын эсрэг үндэсний аян өнөөдрийн байдлаар бол одоо олон аймагт хэрэгжлээ. За нийслэлийн тухайд анх удаа хаан улдүрт хэрэгжиж байгаа энэ сайхан мэдээллийг сая одоо надад үндэсний олон нийтийн телевиз, хаан банк, хавдар судлалын үндэсний төвөөс өглөө. Тэгээ ер нь нийслэлд бол хаан улдүрэг маань хор тавдраар статистик тоогоор бол нэлээд өндөр явж байгаа. Тэгээ өнөөдөр энэ аяны үйл ажиллагааг бол өнөөдөр хаан улдүргийн эрүүл мэндийн төвөөс эхэлж байна. За үүний үр дүнд бол одоо олон хүн хор тавдраа эрт онцлуулж, эмчлүүлж, за эрүүл сарвал сайхан амьдралтай залгах юм боломж бүрднэ гэж бодож байгаа. За энэ хүрээнд хавдар судлалын үндэсний төв маань Б вирустай хүмүүстэй элэгний эмчийн хяналтанд ор үн төлбөргүй. За сарын эмчилгээнд 180 мянга байдаг курс 3 сарын эмчилгээний эмийг бол одоо бас мөн өгөхөөр төлөвлөж байна. За түүнээс гадна хор тавдартай эсхийг нь 15 минутын дотор тодорхойлохын маркерийн аппарат аваад ирсэн ингээ ажиллаж байгаа. Тэгээ би хаан улчуудыгаа энэ сайхан боломжийг ашиглаж хор тавдартай эсэх, онцлогоонд орох, улмаар одоо эмчилгээ авахын сайхан боломжийг ашиглаж өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал хандуулаасаа гэж хүсэж байгаагаас илэрхийлж байна. Тэгэхээр 2019 онд бид 9 дэх жилээ хавдрын үндэсний аяны үйл ажиллагаа нээлттэй хийж байна. 9 жил гэдэг бол багагүй хугацаанд энэ доктортой үргэлжлэж байгаа хөтөлбөр. Тэгэхээр альва нэгэн хөтөлбөр тууштай доктортой явна гэдэг бол өөрөө хүртээмж өгөөж их сайн байна л гэсэн. Өнөөдрийн байдлаар бид 66,000 км замыг туулж нийтдээ 28 9 дүүрэгт энэ аяны үйл ажиллагаа хүртсэн байна. За бид бас ерөн сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хамрагдалтыг нэмэгдүүлэхийг илүү зорж байгаа. Ерөн ингээд хавдрын эрт илрүүлгийн үзүүлэлтийг аваад үзэхэд хөдөө орон нутгуудын хамралт их сайн байдаг. Харин энэ завгүй хотчил ихтэй, хөдөлгөөн ихтэй амьдралын завгүй байдлаас болоод Улаанбаатар очиод бид бас энэ хавдрын эсрэг эрт илрүүлэх үзлэгт хамрагдах байдлыг сул байна, тийм ээ. Тэгэхээр эдгээрийг одоо өргөжүүлж оролцуулах чухал байна. Мэдээж хор тавдрын эмчилгээний үр дүн бол ямар үе шаттай онцлогдож байгаа шууд хамааралтай. Хэдий ч нэ эрт онцлогдсон, хэдий ч нэ эмчлэгдэх үр дүн шууд сайжирдаг, тийм ээ. Тэгэхээр сүүлийн үеийн онцлогоо эмчилгээ сайжирч байна. Энтэй холбоотойгоор хавдрын өвчлөл ихсээд байгаа юм шиг харагдаж байгаа, тийм ээ. Тэгэхээр ихснэ гэдэг маань онцлогдож байгаа улсуудын тоо ихсэж байгаа, эмчлэгдэж байгаа улсуудын тоо ихсэж байгаа. Тэгэхээр энэ бид улам их одоо хүмүүсийг эрт үед нь онцолж эмчилж чадах юм бол энэ үр дүн сайжирна гэж байна. Бэлэн болж байна. 2011 оноос өнөөдрийн хүртэл амжилттай хэрэгжиж ирсэн хавдрын үйлсийг эхлүүлж аль бие ёсоор өндөр үүдэн бас өнөөдрийн төслөө эхлүүлж байгааг дуулгахад туйлаас их баяртай байна. Монгол Улсын засгийн газар, эрүүл мэндийн яам, хавдар судлалын үндэсний төв доослогсон, түгшээсэн ийм асуудал гэдгийг та бүхэн маань мэдж байгаа. За дэлхийн статистикийг аваад үзэх юм бол бид хэрэгжүүлээд явж байгаа. За хамгийн сайхан жишээ хэлхийг хүсэж байна. Одоо 6 дугаар сард хавдар судлалын үндэсний төв тэр хэмжээнд нь таарсан хүчтэйгээр эмчлэх юм шугам хурц сурыг нээх гэж байна. Өмнө яадаг байсан бэ гэвэл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөртөө элэг бүтэн Монгол хөтөлбөр гэж ийм сайхан нэртэй. Тэгэхдээ тэр нь бодит ажил хэрэг болон хувь нь Улаанбаатар хотод 60 гаруй хувь нь бол хөдөө орон нутгийнхан маань энэ илрүүлэгт орсон.
За хоёрдугаар шат гэж байгаа Б вирусын чиглэлээ нэг 5 юм байгаа. За С вирусын бас нэг 5-аад юм бий. За энэ нэмнүүдийг 60-аас 100 асуудал байгаа учраас 2018 оны 6 дугаар сараас эхлэн Б вирусыг эрүүл мэндийн даатгалын сангаас технологиг нэвтрүүлэхээр эрүүл мэндийн яам ажиллаж байгаа. Холбоо төлөвлөсөн судлалын үндэсний төвтэйгээ хамтран. 2011 онд Хадгалсан үндэсний төвийн агааснаа ажилласан. Монгол үндэсний агуу нийтийн төлөв хаамаг байна. Хүлээн хаамаг үгийн эрүүл мэндийн энэ бүрдээ Хадгалсан үндэсний төвийн агааснаа ажилласан. Эдгээр вирус эмчлэх юм учраас витамин шиг зүгээр өнөөдөр бид нар ангид байж чадахгүй хор тавдар өөрөө дэлхий дээр өсөн нэмэгдэж байгаа өвчлийн нэг хамгийн гол хийх ёстой урьдчилан сэргийлэх үйлчлэгийг явуулж байгаа. Энэ урьдчилан сэргийлэх үйлчлэг өмнөх урьдчилан сэргийлэх үйлчлэгүүдээс гаруй хувь 4 төрлийн хор тавдар эзэлж байгаа. Элэг, ходоод, улаан хоолой, чуудаа энэ өглөөний төргий хаан улсын эрх та бүгдийн төлөө өдөр бүр нөөц авчиргүй ажил хөтөлбөрийн одоо үр шим хэрэгтэй байгаа өгөөжтэй байгааг харуулж байгаа хамгийн том үзүүлэлт гэж бодож байна. 2019 онд бид 9 дахь аяна хаан дүр идэвх санаачлах сул байгааг харуулж байгаа энэ том тоо. Өнөөдөр хавдрын идэвх санаачлагыг бий болгох цаашид үзүүлэх ёстоймоо гэдэг энэ сэтлийг төрүүлэх зорилгоор энэ үйл